Баянгор аймаг дахь Политехник коллежийн мэрэгжлийн боловсролын арга зүйч Өндөгмөө байна. За энэ жилийн хувьд боловсролыг дэмжих жилийн хүрээнд манай сургуулийн шилдэг дуршлаг болох нэгэн ажлыг бас танилцуулахад таатай байна. За манай сургуулийн хувьд мэрэгжлийн 16 төрлөөр мэрэгжил эзэмшүүлэх, мэрэгжлийн сургаалт, мэрэгжлийн боловсрол олгох, техникийн боловсролыг олгож байна. За манай сургуулийн хүрээнд хүүхдүүдийнхээ мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, түүнийг үнэлж дүгнэх чиглэлээр бол хөгжлийн альбомыг бол огтмол хэрэгжүүлж ирсэн манай сургуулийн сайн дуршлаг болох гол ажлын нэг байгаа. За мэрэгжлийн хөгжлийн альбомыг манай сургууль 2010 оноос эхэлж нэвтрүүлсэн байгаа. Энэ нь бол анх эхлээд хүүхдүүдийн бие даалтын ажлаар хийсэн үйлчилгээний чиглэлийн мэрэгжлүүдээр бол төлхөө хэрэгжиж хүүхдүүд маань сурч байх хугацаанд эзэмшиж байгаа ур чадваруудаараа хөгжлийн альбом хийгээд төгсгөтөө түүний гамс төгсгөлтийн ажил дээр бол хамгаалдаг байсан. За түүнээс хойш 2013 оноос чадамжид суурилсан сургалтыг нэвтрүүлэх энэ ажлын хүрээнд мөн чадамжийг үнэлж дүгнэх ажиллагааны гол агуулга хэрэгжилтийг хангах хэмжээнд бол хөгжлийн альбомыг сайжруулах шаардлага бол тулгарч ирсэн байгаа. За хөгжлийн альбомыг сайжруулахын гол ач холбогдол нь юу байсан бэ гэхээр хүүхдүүд маань сургуулийн орчинд болон дадлаг хийж байх хугацаанд хийсэн бүтээсэн зүйлүүдээ мөн олж авсан мэдлэг ур чадвараа баттгахын тулд хөгжлийн альбомд бол бүх чадамжийн нэгжүүдээр олж авсан тэр бие даалтын ажлуудыг бол тусгадаг болсноор бол их давуу талтай байгаа. За энэ нь бол нэгдүгээр хүүхэд өөрийгөө хийсэн бүтээсэн зүйлүүдээр бахархах. За нөгөөдөө эцэг эхчүүд бас манай хүүхэд юу хийж байна вэ гэдгийг бас олж харах томоохон нотлох баримт болж байна. За мөн цаашдаа 2016 оноос бол бүх мэрэгжлүүд дээр энэ хөгжлийн альбомыг хөтлөх боломжоор хангаж зөвлөмжийг боловсруулан мэрэгжил бүрээр хүүхдүүд бол хийж эхэлсэн байгаа. За тэгээд мэрэгжил бүр дээр хүүхдүүдийн хийсэн хөгжлийн альбомыг төгсгөт нь үнэлж дүгнээд за мөн төгсөөд ажлын байранд очиж байгаа хүүхдүүд маань хөгжлийнхээ альбомыг аваад бол ажлын байран дээр очдог байгаа. За тэгээ ажил олгогчдын зүгээс бас энэ хүүхдүүдийн хөгжлийн альбомтой танилцаад энэ хүүхэд маань сурж байх хугацаанд 1 жилийн хугацаанд юм уу 2 жилийн хугацаанд юм уу яг юу хийж байсан юм бэ, ямар чадамжуудыг олж авсан юм бэ гэдгийг бол хөгжлийн альбомноос нь олж авах бол томоохон боломж бол бүрдсэн байгаа. Тэгээ энэ боломж нь бол бас манай төгсөгчдийн ажлын байран дээр очиод өөрсдөө илэрхийлэх, олж авсан мэдлэг ур чадвараа тэнд дахин үнэлүүлэх ийм нотлох гол ийм боломжууд болсон байдаг байгаа. За цаашид бол сургууль маань жил бүр хүүхдүүдийнхээ хөгжлийн альбомоор үзэсгэлэн гаргадаг байгаа. За мөн шилдэг хөгжлийн альбомыг хийдэг мэрэгжлүүдийг шалгаруулна, шилдэг хөгжлийн альбом хөтэлдэг суралцагчийг шалгаруулan урамшуулдаг, дэмждэг ийм ажлууд бол уламжлал бололсоор хэрэгжиж байна. За цаашид мэрэгжлийн энэ хөгжлийн альбомоо сайжруулах за бусад салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бол маш их боломжтой ийм ажил байгаа. Тэгээд сургуулийн хэмжээнд бол хөгжлийн альбомоо сайжруулахын тулд хамгийн нэгдүгээрт мэрэгжлийн төвшин бүрдэд охирсон ийм зөвлөмжийг бас гаргаж сайжруулах нь зүйтэй юм аа гэдэг зүйлийг бол бид төлөвлөөд явж байна. Магадгүй мэрэгжлийн 2 дугаар төвшин, 3 4 дугаар төвшин 6 дугаар төвшөнд хүртэл суралцаж байгаа суралцагч нар маань ямар төвшөнд ямар шалгуурыг хангасан ийм хөгжлийн альбом хийх вэ гэдэг зөвлөмжөө сайжруулах бол эрэлт хэрэгцээ үүссэн байгаа. За мөн энэ зөвлөмжийг сайжруулахад бол ажил олгогч болон аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг бас хамтарч оруулах нь бол бас тохиромжтой байгаа. Аж ахуйн нэгжийн төлөөлөл маань бас манай хүүхдүүдийн хөгжлийн альбомыг үнэлдэг, энэ хөгжлийн альбомонд тусгасан зүйлүүд нь яг ажлын байран дээр үнэхээр эрэлтийг хангаж гэнэ үү гэдэг тал дээр бол сандаа хэлэх нь чухал байдаг. За тэгэхээр манай мэрэгжлийн хичээлүүдээр хийсэн хөгжлийн альбомнуудаас бас танилцуулахад манай оюутлын мэрэгжлийн ангийн хүүхдийн хийсэн энэ хөгжлийн альбом байна. Тэгээ хөгжлийн альбомд ерөнхийдөө ямар зүйлүүд тусгагддаг вэ, ямар шат дарааллаар хийдэг вэ гэдгийг бас танилцуулъя. За мэдээж хүүхэд бүр нэг ийм хавцтай байдаг байгаа. Жил бүр ийм хавцс нээж үүсгэн. За тэгээд хамгийн ихний ээлжинд бол бас ангийнхаа хүүхдүүдийн болон өөрийнхөө танилцуулгуудыг ангидаа бас хөрх урай хэрэгжүүлдэг байгаа энэ хөгжлийн альбомыг цаашид сайжруулж хэрэгжүүлэхэд би яаж оролцох вэ гэдэг талаар ангидаа урайтай болоод энийхээ дагуу бас хөгжлийн альбомоо хөтөлж эхэлдэг байгаа. Тэгээд энэ хүүхдийн хувьд бол хамгийн эхний 1-р курсээс эхлээд орсон хичээлүүд дээр би бие даалтаа юу хийх вэ гэд хийх бие даалтынхаа ажлуудыг бол эхнээс нь
хийгээд ингээ багштай үнэлүүлээд ингээ явдаг байгаа. Тэгээд багш бол тухайн одоо хөгжлийн альбомыг хийхдээ ямар одоо зөвлөмжийн дагуу хийх вэ гэд бие даалтай ажлынхаа зааварчилгааг өгөөд тухайн зааварчилгааны дагуу бол одоо хэдэн сарын хэдэн хөгжлийн альбомоо би анх эхэлж одоо үнэлж үзэх ёстой вэ гэдэг тэр хуваарийнхаа дагуу багш бол ингээд үзээд үнэлээд ингээд явдаг байгаа. За тэгээ хүүхдүүд маань ингээд улирал тутамдаа хийсэн одоо тухайн чадамжийн нэгжээр ер нь бол гол чадамжийн нэгжүүдээр бол хийдэг байгаа. Тухайн чадамжийн нэгжээр ямар ур чадваруудыг одоо олж авах хэрэгтэй вэ гэдгээ энд ингээд одоо хийгээд жижиг одоо деталуудыг бол энд хийж багштай үнэлүүлж ингээд явдаг байгаа. За тэгээд эхний ээлжинд бол хүүхдүүд бас анхан шатны мэдгэдэггүүнүүдээ ингэж оруулаад за тэгээд дараагийн улирлуудаас хамгийн одоо нөгөө олон удаа давтаж хийгээд тэрийг яг өөрийн болгож яг энэ чадамжийг бүрэн эзэмшихэд би одоо ийм зүйлүүдийг хийж сурсан байна гэдгээ ингээд илүү ингээд сайжруулад явдаг байгаа. За ингээд сайжруулалтуудыг бол багш бас үнэлээд өмнө нь анх эхэлж хийж исэн одоо суур мэдлэг нь ямар байсан. За хамгийн сүүлийн одоо тийм чадамжийн нэгжийг үзээд дуусгаад яг ямар төвшөнд хийж одоо үнэлэгдсэн бэ гэдгийг бол энд ингээд хүүхдүүд өөрсдийнхөө хийсэн эцсийн одоо энэ бүтээгдэхүүнүүдийг бол бас энэ хөгжлийнхаа альбомд ингээд оруулдаг байгаа. Тэгээ энэ хөгжлийн альбомыг улирлын амралтаар ингээд бас явахад нь эцэг эхчүүдэд одоо нөгөө эцэг эхчүүдийн захиатай хамт бас ингээд хүрэгдэг байгаа. Тэгээ эндээс бол эцэг эхчүүдийн саналыг эргээд авдаг байгаа те. Хүүхдүүдтэй одоо хийлгэж байгаа энэ одоо ур чадварууд нь одоо хэр байна вэ те танаа хүүхд одоо өмнө нь байсан одоо төвшнгөөс ямар байдлаар одоо ахиц дэвшилтэй байна вэ энэ таны одоо сэтгэл ханамж ямар байна вэ гэдэг талаар бол бас захиандаа эргэх хариу бас ингээд авдаг байгаа. Тэгээ энэ бол бас эцэг эхчүүдэд хүрдэг бидний одоо сургалтын үр дүнгээ танилцуулж байгаа бас ийм чухал хэлбэр байдаг байгаа. За ингээд хүүхдүүд бол ингээд хийсэн деталь болгоно ингээд энэчнээ ингээд жижиг макетаар ингээд хийгээд багштай үнэлүүлээд ингээд явдаг. Тэгээ хүүхдүүд маань энэ хийсэн зүйлүүдээс бас ингээд яг төгсөөд энийгээ ингээ харахад маш их урам зориг авдаг байгаа. Яагаад гэхээр би анх эхлээд эрэхтэн би ийм зүйлүүдийг бол хийж исэн байна. За яг төгсөхдөө одоо би ийм зүйлүүдийг одоо бүрэн төгс одоо хийж ингээд сурсан байна гэдгээр одоо бахархах юм томоохон юм бас ажил буюу юм нотлох баримт болтгоо. Тэгээ хөгжлийн альбомыг маш олон төрлөөр хүүхдүүд маань бас ингээд өөрсдөө бас зохиомжлоо загвар зохиомжийг нь айгүй их одоо сайжруулж өөрчилж ингэж хийдэг байгаа. Энэ дээр бол одоо бас хүүхдүүд маш их өөрсдийнхөө нэг сэтгэн бодох ур чадвараа маш сайн ингээ хөгжүүлдэг байгаа. Одоо жишээ нь ямар байдлаар би яаж хөгжлийн альбомоо илүү гоё баяжуулж ингэж хийх вэ гэдэг дээр бол бас ингээд хүүхдүүд одоо төрөл бүрээр ингэж их сайжруулж ингэж янз бүрийн одоо загвараар бас ингээд хийж байгаа. Энэ загварууд нь бол бас маш их сонирхолтой байдаг. Ягаад тэгэхээр мэрэгжил болгон дээр яг нэг загварыг бол бариад хий гэсэн зүйл бол байдаггүй. Хүүхдүүд яг өөрсдөө ингээд жишээ нь энэ халаасны төрлүүдийг бүр тусад нь одоо ингээ халаасны төрлүүд гэсэн чадамжаа бүр нэг ингээд альбом болгоод ингээд хийх жишээний. За гэх мэтчлэн одоо хүүхдүүд бас нөгөө хөгжлийн альбомоо баяжуулахдаа өөрсдийнхээ нөгөө нэг санаачлагыг айгүйх оруулж ингэж хийж байгаа нь бол хүүхдүүдийн нөгөө бүтээл сэтгэлгээ шинийг одоо эрэлхийлэх ийм зүйл дээр нь бол одоо давуу одоо юм боломж олгодгоор бас ийм сайн талтай байгаа. За би оюун бүтээгдэхүүн үйлдвэрчин 3-р ангийн сургалтлагч Ярхсаран байна. За би энэ хөгжлийн альбомыг нээсэн. За энэ хөгжлийн альбом нь болохоор миний ахиц дэвшил мөн сургуулийн маань одоо багш нарын маань үнэлгийг харуулдаг гэсэн үг. За энэ хөгжлийн альбом эхлэхдээ гар ойдол буюу материал судлал гэсэн хичээлээр эхэлдэг. За гар ойдол миний одоо мэдгүй байсан гоёлын гар ойдол мөн энгийн гар ойдол гэсэн 6 төрлөөрөө бүх зүйл нь ингээ харагдаж байгаа. За машин ойдлын төрлүүд бас ордог. За машин ойдлын төрлүүд нь деталаараа явж байдаг. За тэгээд халаасны төрлүүд. За энэ халаасны төрлүүд нь маш олон төрлөөдөг 10 ширхэг төрлийг бид нэр ойсон. За тэгээд энэ хөгжлийн альбомыг бид нэр хөтөлснөөрөө бид нь маш ач холбогдолтой. За юунд ач холбогдолтой юм гэхээр эднийг бид нэр өөрийнхөө ахиц твслийг харж болно. Мөн энийг бид нэр амралтаараа ээж авдаа үзүүлэхэд ээж ам маань бидний ахиц твслийг хараад маш их бахархдаг. За мөн манай багш нар бид нарыг яг юу сурж мэдж ийн гэснийг энэ бүтээлийн сангаас бас харж болно хөгжлийн альбомоос. За тэгээд бид нар энийг хамгийн эцсийн дүнд гэх юм бол юу сурж мэдсэн бэ гэхээр эмжээрийг хийж сурсан мөн деталууд гэсэн. За эмжээрийг нэг өмнө нь нэгээр эмждэг байсан бол одоо 2-3-аар эмждэг болчихсон. За мөн ингрүүдийг бас эмждэг болсон. Мөн тавчилбыг бас хаддаг болсон байгаа. Тавчилбыг хадна гэдэг нь болохоор бид нар одоо дээдлийн хэсгээд оёод тавчилбыг хадаад бүрэн гүйцэд бий болгож чадна гэсэн үг.